Бид Колорадо мужийн Монгол сургуулийн анги хөтөлбөрийг цувралаар та бүхэнд хүргэж байгаа илээ. Энэ удаад сургуулийн өмнөх бэлтгэл буюу 5-аас 6 насны ангиа танилцуулж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд тус анги нийт 17 сурагч, 1 багштайгаар хичээлж байна. Орхон их сургуулийг англи хэл санхүүгийн мэргэжлэр төгсөн Хэлний чанадах Монгол хэл соёлын багш нарт зориулсан онлайн сургалтыг 2023 онд бага насны хүүхдэд ажилладаг Колорадо мужийн Rocky Mountain хөтөлбөрийг 2023-2024 онуудад амжилттай төгссөн Монгол сургуультай 5 дахь жилдээ зааж байгаа мэргэжлийн туршлагатай лам багш маань бэлтгэл ангийн багшаар ажиллаж байна. Тус ангийн сурагчид төрийн дуулаанд дуулж эрхэмлээ хийснийхээ дараа тухайн өдрийн цаг агаар болон өнгө дүрсээ хамтдаа ярилцсан хичээлийн шинэ өдрөө эхлүүлдэг. Энэ ямар дүрс илээ? Гурвалж. Яагаад гурвалж юм бэлээ? 1 2 3. 3 үнцгтэй болохоор гурвалж юм тийм ээ? За манайхын ерөнхийдөө 5-6 настай хүүхдүүд байгаа. Ихэнх нь энд Америк сургуультай бэлтгэл kindergarten-д орчихсон хүүхдүүд байгаа. Тэд нар маань яг англи үсгээ бичиж чаддаг ч гэсэн англи үсгүүд маань их хөвчлэн дармал үсгнүүд байдаг. Харин манай Монгол бичмэл үсэг маань нэлээд юм угуулзарсан бичгэж жоохон хэцүү байдаг учраас 1-р ангидаа ороод өсгнүүдэд холбож өв бүтээд сурахт нь туслах үүднээс манай анги дандаа гар зөвшөөрлөх зурлага маань аль болох бүгднгийн бичмлэр бичиж явдаг байгаа. Хэдийгээр манай ангийнхан бүх үсгээ мэдэхгүй ч гэсэн богино үедээ өсгнүүдийг одоо ам, аав гэх мэт өсгнүүдээ өөрсдөө бичдэг, уншиж чаддаг болоод 1-р анги руу орж байгаа. Хүүхдүүд маань хичээлийн нэг өдөртөө нэлээд олон зүйлийг амжуулна. Үсгээ бичнэ, үгээ нүдлэн, дуугаа дуулна, хөгжмийн хичээлээ сонсно, бүжиглэн, тоглоно, зурна, хайчлна, наана, эвлүүлнэ, ширээгээ цэвэрлэн гэд бие хүн болж төлөвшөхөд хэрэгтэй дадлыг өдөр өдрөөр баг багаар суралцаар л байна. Манай ангийн хувьд нэг онцлог нь гэх юм бол бүр том болчоогүй. Гэхдээ бүр жоохон биш. Яг хөөрхөн өөртөө бие дагаад юмаа хийдэг насан дээрээ ирж байгаа учраас би ангийнхандаа тавьдаг шаардлага маань болохоор аль болох ангидаа орж ирээд цүнхээ хаан чамаагүй хайдаг ч юм уу, хувцас хаан чамаагүй тавихгүйгээр цүнхээ байх ёстой газар нь тавьдаг, өдрийнхөө хоолыг байх ёстой газараа тавьдаг, хувцас өлгөж хураадаг. За дээрээс нь тоглоом авч тоглосон бол тэрийг яг байсан газар нь хураах гэх мэт дадлыг аль болох суулгах гэж хичээдэг. Дээрээс нь хэдий харахад жоохон ч гэсэн хүүхдүүд маань чаддаг учраас дандаа өдрийн хоолоо идчихэд өөртөө ширээ самлаа цэвэрлэж, ширээнийхээ дотор талыг цэвэрлээд тэгээ ширээгээ арчаад бид нар гадаа гардаг байгаа. За жишээ нь энэ манай өртөөний хэсэг байна. Эндээс болохоор хүүхдүүд маань яг өртөөнийхөө цагаар өөртөөхөө хүссэн тоглоомыг аваад өөрөөсөө ширээн дээр суугаад бие дагаад тоглодог байгаа. Эндээсээ манай хүүхдүүд тоглоом авахдаа яг эндээс ногоон өнгийн стикертэй хэсгээс энэ тоглоом авсан бол яг энийгээ буцаагаад байранд нь тавих байдлаар хүүхдүүд айл болох өөртөөхөө тоглож байгаа тоглоом болон өөртөөхөө эд зүйлс хайр гамтай тэгээд эмэг цэгцтэй байх талаас нь хүүхдүүдтэй илүү их тулж ажилладаг. Бэлтгэл ангийн сурагчид морин хуурын хичээлдээ их дуртай. Анхааралтай чагнан, заримдаа дагаж бүжиглэн, бүх төрлийн дуу тоглодог супер хөгжим хэмээн морин хуурыг хоорондоо ярилцсан. Бага насны хүүхдүүд аливаа зүйлийг сурахтаа маш гаргуун. Ёор төртөхгүй, мөн олон хэлийг хооронд нь холдоггүй. Хүүхдүүд маань Монгол сургуультай явах маш дуртай гэж эцэг эхчүүд хэлж байлаа. Монгол хэлээрээ бид нартай эмээ өөтгөө яриад монголоор дуудуулаад тэгэнгүүтээ англиараа ээж автагаа яриад англи дуу, Америк дуунуудаа сурсан дуунуудаа дуулаад тэгээд хятадаараа өшөө дээрээс нь бүр ингээд шүлэг уншаад байгаа. Энэ тоо 100 хүртэл тоолж байгаа юм. Тэгээд дээрэс нь нөгөө ханзуудыг сурч эхэлж байгаа тий. Монгол сургууль дээр нь дуртай явж байна. Айгүй дуртай шүү дээ бүр тий. Бид нар л нэг жоохон ингээд жоохон ханаа төрчлээ өнгөт нь гэртээсээ ингээд бид нар л нэг жоохон хоригших гэдэг болохоос хүүхдүүд бол үнэхээр айгүй дуртай. Ягаад гэвэл энэ чинь нөгөө Монгол орчин тийм ээ байгаад байгаа болохоор тэр хүүхд чинь ингээд юу яагаад вэ шүү дээ сэтгэл нь татагдаад байгаа байхгүй. Бид Колорадо мужийн Монгол сургуулийн цуврал танилцуулгаараа лам багштай бэлтгэл ангийг танилцууллаа. Дараагийн дугаараар монгол хэлний 1-р ангийг танилцуулах болно.
Ээжээ. Чи юм бэлээ? Ах. Ах.